Hey guys, за юу яцгаана? Дараагийн бичлэгээр уулзах гэж байна. За өнөөдрийн бичлэг хэрхэн бол One Piece юу болоод энэ цуврал руу оръё. За Joy Boy-ийн тэрхүү хойд дүр болсон дүр нь яг хин юм бэ гэдэг талаар ярьж өгөх гэж байна. Гэхдээ энэ бичлэгийг эхлээс нь ахуулаад дуустал үзэхгүй бол миний юу гэж хэлэх гэж байгаа та бүхэн ойлгохгүй. Өнөөдрийн бичлэг бараг л түүхийн хичээл байх болно. Тийм болохоор та бүхэн миний бичлэгийг эхлээс нь ахуулаад дуустал үзээрэй гэж зөвлөе. Тэгээ бичлэгээ үзэхээс өмнө дор байгаа хэсэгт лайк болоод хамгийн гол нь subscribe мартуувзаа. Зоохын мэдээлэл өнөөдрийн бичлэг рүүгээ шууд орцгоё. Let's go. За тэгэхээр Joy Boy-ийн залгамжлагчийн талаар ярихаас өмнө эхлээд One Piece-ийн хамгийн гол дүр болох Portugas de Ace гэдэг нэртэй дүрийн талаар ярьж эхлэе. Portugas de Ace гэдэг дүрийг болохоор Португал санаа авч хийсэн гэж ярьдаг. Тэгээ Португал гэх тэнгүүт Portugas Japanese гэдэгтэй адилхан. Тэгвэл Portugas de Ace шүү дээ, тий. Португалийн Ace гэсэн үг. Тэгэхээр яга Португал гэдэг улсаас санаа аваад Португалыг гол дүр гэж нэрлэдэг байгаа юм гэхээр 15-аас 18 дугаар зууны үе. Тэр буюу газар зүүн их нээлтийн үе баггүй юу? Газар зүүн их нээлтийн үеийн тэр гол дүр болсон Европын улс нь болохоор Португал гэдэг нэртэй улс гол дүр нь байсан гэд ойлгочих. Бүр илүү түүхийн талаар гүнзгий яриад явах уу. Тэгээд энэ их нээлтийн үед болохоор Португал улс нь Энтхэг гэдэг улсыг олж нээсэн байгаа. Тэгээ Энтхэг гэж ярих юм бол Лупигийн тэрхүү Хараман гэдэг бурхнаас санаа авч хийсэн гэж Лупиг ярьсан шүү дээ би өмнөх бичлэгэн дээр. Тэгэхээр яг энтэй адилхан Португалийн Ace гэдэг дүр Лупиг олсон гэсэн утгатай болоо явчих чинь гэсэн үг заяа. За тэгэхээр хэдүүлээ Португалийн талаар ярьж гэх юм Португалийн бас нэг хамгийн алдартай одоо үлдц болсон барилга байдаг. Энэ болохоор Belém Tower гэж нэрлэгддэг. Энэ Belém Tower-ын хувьд гэх юм бол Belém Tower-ыг яагаад ярьж байгаа юм гэхээр Belém Tower-аас Enies Lobby-г санаа авч хийсэн. Та бүхэн зургийг харьцуулаа хараараа яг адилхан байгаа. Тэгээд дээрэс нь Ace-ийн төрсөн нутаг нь болохоор Батерира гэд газар төрсөн гэдгийг болохоор өмнө Сенгоку хэлж ирсэн баггүй манга дээр. Тэгээд Батерира гэх тэнгүүт Батера гэдэг нэрийг Португалаар юу ч утгатай үг юм гэхээр жижигхэн завийг хэлдэг юм байна. Тэнгүүт Ace болохоор өргөж тэрхүү завин дээр явдаг шүү дээ тийм ээ. Португал ягт ч юм явах уу? Португал Барзилтай айгуу тийм найз нөхдийн холбоотой. Найз нөхөд ахан дүүсийн холбоотой гэсэн үг шүү заяа. Барзил Португал хэлээр ярьдаг. Энэ болохоор яг тэрхүү их газар зүүн нээлтийн үедээ холбоотой. За тэр бүх одоо нарийн зүйлийг та бүхэнд яриад яах вэ? Тэрийг та бүхэн Википедиагаас ороод өөрсдөө үзээрэй. Тэгээ Лупигийн төрсөн өдөр нь болохоор 5 сарын 5. Японоор бол хүүхдийн өдөр. Тэгээд Ace-ийн шагнал нь болохоор 550 сая. Тэгээд 550 саяын шагналтай бас өөр нэг дүр байгаа. Энэ нь болохоор Little Oz Junior гэдэг дүр байгаа. За энэ Little Oz Junior-ийн хувьд гэх юм бол Ace хэлдэг шүү дээ. Чи нартай их ойрхон болохоор ингээд дэрсэн малгай өмсөгдөг. Тэгээ Oz Junior-ийн хувьд бол Ace амар хайртай дүр байсан шүү дээ, тий. За энийг яг хоёулаа түр ингээд орхиё. Тэгээ дээрэс нь Ace-ийн яг байгаа байдал дүр мөрийг авч үзэх юм бол Cowboy буюу Америкийн тэрхүү Cowboy-ийн дүртэй айгу адилхан. Малгайн ч юм уу те өөрийнх нь ингээ байгаа байдал нь яг тийм Америкийн Cowboy байдлаар харагдсан. Тэгээд газар зүүн их нээлтийн үеийн дараагаар тэрхүү Америкийн буюу барууны үе рүү орж ирсэн. Барууны үе болохоор ямар үе байсан бэхэр харанхуй боолын 90 үе. Тэгээд та бүхэн боолын 90 үе гэх юм бол яг тэнгэрийн луунууд боолуудыг яадаг үлээ те боолууд өөрсдийн боолуудыг авдаг тэр үеийн 90 үе байхгүй. Тэгээд дээрэс нь Kuma гэдэг дүр байгаа штэ амар их зовлон үзсэн сүүлдээ ингээд бүр амьд робот болж хөөрсөн те. Кумагийн хувьд гэх юм бол үргэлж өөрийнхөө гартаа Библи авч явдаг. Библи авч явдаг гэх тэнгүүд та бүхэн мэдж байгаа те. Японоор бол Jiu no Migami гэж нэрлэдэг байхгүй юу? Эрхчлөөний өшөө. Америкийн эрхчлөөний өшөө. Kuma хоёр яг адилхан гэсэн үг. Тэгээ Америкийг яагаад одоо ийм их оруулаад байгаа юм гэж их сонь санагдчих магадгүй. Энэ болохоор One Piece-ийг гаргахаас өмнө хамгийн анх гаргаж ирсэн анime нь болохоор манга нь болохоор Wanted гэдэг нэртэй манга. Энэ нь болохоор Америкийн тэрхүү Cowboy-ийн тэр тулааны хэсгийг хагуулсан тийм манга аахгүй юу? Америкийн түүхийг хагуулсан тийм манга гэсэн. Cowboy. God Valley-г ханаа санаа авч хийсэн гэхээр Tokyo Disneyland-д болохоор Thunder Mountain гэж байдаг байхгүй юу? Тэр нь болохоор яг God Valley-гийн хэсэгтэй яг адилхан тийм харагддаг. Тэгээ энээс одоо санаа аваад хийсэн гэсэн үг шүү заяа. Тэгэд Америкийн тэрхүү түүхийг хэдүүлээ авч үзэх юм болоо шүү дээ. Кристофер Колумб анх 1492 онд Америк ТV-г олж нээсэн. Америк ТV-г олж нээх үед тэнд болохоор уугуул нутгийн оршин суугчд буюу индианууд байсан. Индиануудыг хэл соёл тэрхүү одоо соёл заншлаас нь ойлгохгүйгээр шууд газрын
аваад эзлэн түрмгийлээд тэгээ дээрэс нь индианууд дотор нь бүр тахал махал гаргаж өвчин тараагаад дээрэс нь буудаж хороогоод тэгээд бүр газар нутгаас нь бүр хомроглон устгаж зайлуулсан байхгүй юу? Аимшигтай энэ түүхийн үйл явдал. Тэгээ энэ нь болохоор One Piece-ийн үйл явдалтай адилхан байна. Жишээ нь авч үзэх юм бол шүү дээ, Тэнгэрийн арал дээр гарсан тэрхүү Waipa гэдэг яг Индиан байгаа шүү дээ харахад. Тэгээ дээрэс нь King-ийн дүр шүү дээ, King-ийн дүр ч гэсэнтэй яг Индиан байгаа шүү дээ. Бас яг адилхан. Энэ хоёр яг арьсан яг адилхан. Тэгээ нутгаа булаалгасан юм хүмүүс аахгүй юу? Тэгээ ингээ үзэнгүүд Америктэй One Piece амар холбогдож эхэлж байгаа. Тэгээ би хэлсэн шүү дээ. Баги буюу далайн дээрвчтэй хаан болох дүр өөрөө Америк гэж хэлсэн. Тэрний аав нь буюу Rox болохоор бас Америк гэж би хэлсэн байхгүй. Тэгээд тэрхүү Thunder Mountain буюу God Wall-ийн хийсэн тулаан бас Америкт болсон байгаа байхгүй. Тэгээд хэдүүлээ ингээд түүх хичээлээс ингээд түр гараад орж үзэх юм бол Ace болоод хар сахалтын тулааныг хэдүүлээ авч үзье. Ace-ийг би нар гэж хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр Ace хар сахалтын тулааны хувьд гэх юм бол сүүлд нь хэлдэж штэ. Хар сахалт Taiyoka Yamika Shoshawa Hitori гэж хэлдэг байхгүй. Энэ болохоор юу суухтай гэхээр нар болоод харанхуу эндээс ялгчсан зөвхөн ганц л байх болно. Тэгээ энэ тулаанд мэдээж хэрэг Ace ялагдаад тэгээд дээрэс нь Ace-ийн малгай ундаг, Cowboy малгай унсан. Өөрөөр хэлбэл энэ тулаан юг харуулсан бэ гэхээр тэрхүү 800 жилийн өмнөх Joy Boy буюу нарны бурхан. Харин харанхуу буюу имүд ялагдсан гэсэн тэр түүхийг Ace болоод хар сахалтын тулаанаар харуулсан байхгүй юу. Тэгээ өөрөөр хэлбэл Portuguese Ace бол Joy Boy-ийн залгамжлагч бөгөөд Joy Boy-ийн хойд дүр байсан. Ингээ ойлгоч ороо заяа. Тэгээд хэдүүлээ юусэн цаашаа орё. Ингээ дуусгах болохгүй шүү заяа. Тэгээд Португал болохоор тэрхүү газар зүүн нээлтийн үеийн гол дүр байсан гэж хэлсэн шүү дээ. Португал Японд ирсэн гэж байгаа. Ace болохоор Wano улсад ирсэн. Тэгээд Ace Wano улс дээрээ яадаг гэхээр Kaido тэр үед байхгүй байж таарад тэгээд Kaido-гийн охин буюу Яматотой уулзаад тэгж байжгаад Kaido-гийн тэрхүү хөшөөг зөгтөг шүү дээ. Хөшөөг яг цогсон тэр хэсэг дээр нь Luffy бас Kaido-г тэрхүү Rokugan гэдэг нэртэй техникээр зөгтөг. Ace-ийн бас гал гарч ирдэг шүү дээ. Тэр нь болохоор Ace-ийн тэрхүү хүсэл бүх зүйлийг Luffy өвлөж авсан гэсэн үг байхгүй юу? Тэгээд Ace болоод хар сахалтын тулааны тэрхүү Banato гэдэг нэртэй арал байгаа байхгүй юу? Banato арал нь яг л тэр дээр үе Америкийн тэр Cowboy-ийн тэр арлыг яг харуулсан тийм тулаан болсон. Америкийг амар их оруулж ирсэн байгааз. Ода өмнө болохоор тэрхүү Wanted гэдэг нэртэй мангагаараа болохоор Pistol буюу гар бууны тэрхүү Америкийн Cowboy-ийн тулааныг гаргадаг. Luffy-гийн хамгийн анхны гол техник нь юу вэ? Gomu Gomu no Pistol. Тэг бодоод үстэй. Америк амар гол байгааз. Тэгээ Joy Boy бол анхны далайн дэрэмч, хамгийн анхны далайн дэрэмч. Ace болохоор Ace A1 гэсэн үг. A1 анхны бас далайн дэрэмчнийг оруулж байгаа. Яг Joy Boy-ийн хойд дүр болсон дүр. Бас адилхан нар. Тэгээд Ace болохоор 800 жилийн өмнө Joy Boy, Pale Dead нар болох Joy Boy харанхууд ялагдсан гэдгийг өөрийнхөө тэрхүү хар сахалтын тулаанаар гаргаж өгүүлсэн. Яг үндэ энэ хувь тавилангийн хувьд гэх юм бол ингэж өөрчлөгдсөн гэсэндээ Ace тэр үед өөрийнхөө амийг хамгаалах боломжтой байсан. Ace яагаад тэгж хууралсан бэ гэхээр хар сахалт хэлдэж штэ. Тэр 100 саяын шагналтай Mugiwara no Luffy-г бид нэр одоо агнах гэж явж гин гэж хэлсэн чи Ace чамайг зүгээр орхиж болохгүй бас нэг гол шалтгаан надад дүүслээгээд хар сахалт руу улам улангасаа дайрдаг тийм үү. Тэгээ тэр буудах эхлээд дайрахтаа болохоор тэр буудах техник хэрэгэлдэг штэ. Ган гэдэг. Тэгээ ингээ бодоод үзэнгүүт ялчгүй тэрхүү Америкийн тулаан Ace буюу нарны бурхан өөрөө Joy Boy-ийн тэрхүү хойд дүр болсон дүр Chosen One буюу сонгогдсон нэгэн Luffy-г аврахын тулд өөрийнхөө амийг золиослсон байхгүй. Хоёр ч удаа Blackbeard дээр ялагдаад хоёр дахь дээр нь Akainu яг Luffy-г алах гэж хахад Ace урдуур нь ороод золиослсон. Нарны бурхан буюу Joy Boy-ийн хойд дүр нь өөрийнхөө амийг Luffy-гийн төлөө золиослсон. Өөрөөр хэлбэл Chosen One-ийн төлөө. Би өмнө хэлжсэн шүү дээ Naruto дээр Naruto-гийн аав болох тэрхүү Minato бол Chosen One буюу сонгогдсон нэгэн байгаагүй. Харин Naruto сонгогдсон нэгэн байсан. Гэдэгтэй адилхан Ace буюу Joy Boy гэдэг дүр тэрний өмнөх Nika ч гэсэндээ та бүхэн зургийг харсан шүү дээ. 90 үеийн зургийг харах юм бол Nika-гийн үе, Joy Boy-ийн тэрхүү 800 жилийн өмнөх үе гэдэг ингээд зургийг гаргаж ирдэг. Тэрнтэй адилхан Joy Boy бол сонгогдсон нэгэн байгаагүй. Харин Luffy бол сонгогдсон нэгэн. Тэрхүү сонгогдсон нэгнийг Joy Boy-ийн хойд дүр нь аварсан байгаа байхгүй юу?
Ингээ бодонгууд бүх зүйл ингэж нийлж эхэлж байгаа. Тэгээ ягаад тэрхүү Зүнишаа болохоор Joy Boy Kaite-та гэж хэлсэн бэ гэхээр 5 хөгшин болохоор хэлдэж штэ. Тэгээ Gorosei чөтгөрийн жимсэнд хүсэл агуулгаддаг. Тэгээ тухайн үеийн сүнс одоо хүсэл агуулгаддаг гэд. Тэнгүүд тэрхүү сэргэлт болоод Joy Boy-ийн хүсэл Luffy дамжиж ирсэн гэсэн үг байхгүй юу? Joy Boy-ийн тэрхүү одоо сүнс ч гэдэг юм уу те. Тэгэд энэ дамжиж орж ирээд Kaido Luffy хоёр тулдж байхад Jirta болцсон тулдж байхад Kaido Luffy-д тулдж байгаа юм шиг санагдахгүй байсан учраас асуудаг шүү дээ. Чи яг хин бэ гэж зөвхөөснийхэн дараа. Хин бэ гэж асуудаг. Тэр ч бодгоо Luffy биш вэ гэж бодсон байгаа байхгүй юу? Тэгтлээ чөтгөрийн жимс тэргээр дамжин хүсэл нь орж ирсэн гэсэн. Тийм ч учраас тэрийг мэдсэн, тэрийг ажигласан Зүнишаа болохоор тэсгэл алдаад Joy Boy ирлээ гэж хэлсэн байхгүй юу? Тэрнээс бол Luffy Joy Boy-ийн хойд дүр, Luffy Joy Boy гэсэн үг бол биш шүү guys. Ойлгомжтой юу? Бичлэг таалагдж байна уу? Ядаргат те. Тэгээ ямарсан түүхийн талаар ярих юм бол ийм байна. Та бүхэнд бас айгүй ойлгомжтой байсан баг. Тэгэд Ace-ийг ягаад Joy Boy-ийн хойд дүр гэж үзэж байгаа юм гэхээр Ace тэрхүү Oz Junior-той ярьж исэн хэсэг заяа. Тэгээд Joy Boy Emmett-тэй ярьж байгаа хэсэг хоёр яг адилхан. Яг адилхан. Ингээ бодоод үзэнгүүт Ace бол Joy Boy-ийн хойд дүр байсан гэсэн. Тэгээд Chosen One болох сонгогдсон нэгэн болох Luffy-г аврахын тулд өөрийнхөө амийг золиослсон. Ингээд One Piece өнөөдрийн цуврал дуусч байна. Дараагийн бичлэгээр та бүхэнд нөгөө нэг ярьжсэн Weeble буюу цагаан сахалтын хүү гэж яриад байгаа нөхрийн талаар яг хүн мөн үү гэдэг талаар ярьж өгье. За дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.